За миний хувь хүний хөгжил харилцааны талаар явуулах одоо энэ хитэн уулзалтыг нэрэлс маягаар товч тодорхой ярихыг хичээ. Тэгтээ хэрвээ сумжирч бол би нөгөө нэг илүү ойлгуулах гэж жишээнүүд оруулж иж магадгүй. Тэгвэл та нар гүйлэхгүй сонсож хамгийн гол нь мэдрэхийг хичээгээрэй. За нэгдүгээрт би юу хэлмээр байна? Хүн өөрийгөө танин мэдхэд ямар зүйл хамгийн чухал вэ гэж бодож байгаа вэ? Та нар би болохоор өөрийгөө илэрхийлэх нь их чухал гэж боддог. Бид нар өөрийгөө илэрхийлдэг үг бол маш багаар илэрхийлдэг. Бид нар болцоо дотроо ингээл нэг юм бодчихдаг. Тэгээ тэрнийг гадагшаа гаргаж хэлж ярьдаггүй, хуваалцдаггүй, түгээдэггүй. Бид нар өөрийнхөө бодлоо мэдрэмжээ анзаардаггүй биш, анзаардаг. Тэгтээ тэрнийг үл хошоод үнцэн өгдөг. Өөрийнхөө хүүхдүүдээ ч гэсэн бид нар харчаад тэдний бодол, мэдрэмж, hanдлагыг анзаарсан мөртлөө зүгээр л хажуугаар нь өнгөрөө явчихдаг. Нэг их юм хэлдэггүй. Ээжээ, аваа би өнөөдөр онц авлаа, өнөөдөр би шин дус сурсан, өнөөдөр би ийм юм уншсан гэх. Тэгээс цэцэрлэг сургууль дээр ямар хоол өгсөн бэ гэдэг шал өөр юм яриад эхэлдэг. Бид нар хуваалцсан гэдэг нь илэрхийлнэ гэдэг маань өөрийнхөө дотор ямар зүйл болж байна. Яг одоо энэ мөчид энэ бүх зүйлийг илэрхийлэхийг дэмжинэ гэсэн. Тэгээ хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ гэхээр бид нар хүүхдийгээ итгэлтэй болохыг хүсдэг боловч өөрснөө энэ өөрийгөө илэрхийлэхийг дэмжиж чаддаггүй болохоор бусад хүмүүсүүдийг ч дэмжиж чаддаггүй. Сургуульдаач, ажил дээрээч, гэр бүл дээрээч. Тэгэхэд бүрэн өөрийгөө илэрхийлэхийг дэмжинэ гэдэг маань их гайхалтай чадвар байдаг. Энэ болохоор би өөрийнхөө бодол, мэдрэмж, ажиглалтаа бусадтай хуваалцсан гэсэн үг байхгүй. Тэгээд бид нарт хэрэгтэй байх юм бол хэрэггүй болвол би нэ хэлэхгүй. Бид нар хуваалцсан гэдэг юу гэж ойлгодог вэ гэхээр шүүмжилж би чамайг сайжруулах гэж хэлж байгаа зүйл гэж ойлгодог. Жишээ нь чи над үсэн янзалчвал зүгээр нар зачаад ч юм уу чи нэг жоохон над хичээлээ сайжруулвал зүгээр байна. Чи над өрөөгөө цэвэрлэвэл зүгээр байна. Чи ингэхэ болчвол зүгээр байна. Чи ингэвэл тод ярих гээд байна гэх ингээд дандаа өөрийнхөө ингээд ажигласан сөрөг ажиглалтуудаа ч юм уу эсвэл бол хэлээгээд янз бүрээ одоо ажиглалтууд нь тэр үнийг хөгжүүлдэг. Тийм зүйлүүдэд хуваалцдаг. Энэ нь тэр хүнд хэрэггүйсэн ч хийж болно. Тэгвэл тэр нэг мэдчихэж болох байхгүй тий. Тэгэхээр өөрийнхөө мэдрэмжээ хуваалцсан гэдэг маань юу вэ гэхээр өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлнэ гэсэн. Би юу ажиглаж байна? Жишээ нь хүүхд маань өнөөдөр дэлгүүр харснаа нэг тоглоом руу ч юм уу нэг ном руу харчиж байгаа байхгүй. Гэхдээ авъя гэж хэлэхгүй зүгээр л ингээ харчиж байна. Нэг ихт яасан тэр номыг авмаар байгаа юм уу? Амар л эндэж та мөнгө байхгүй гэж хэлчихсэн шүү дээ гэж хэлж иж бол. Би анзаарч штэ тэр хүүхдээ сонирхлын. Магадгүй хүүхд ингээд хичээлээс ирээд ямар нэгэн мэдрэмжээ хуваалцдаг байсан чи өнөөдөр хуваалцаагүй ч гэж бол. Чи өчигдөр орж ирээд юм уу? Өчигдөр ч юм уу сургууль дээр юу олж ийсэн, ямар зүйл шинээр сурсан гэдгийг ярьдаг байсан чи өнөөдөр яагаад ирээгүй юм бэ? Би ярмааргүй санагдцсан. Ямар та намайг сонсдог штэ гэд ингээ хэлчих бол. Тэгэхээр би нэг анзаарч ажиглаад хуваалцж जैन. Тэгээд энэ өөрийнхөө ажиглалтаа хэлээд хуваалцгаар яадаг вэ гэхээр нөгөө хүүхд маань, нөгөө гэр бүлийн гишүүн маань, нөгөө найз маань
намайг ингээд урьж ийна, би чамд харилцахад билээ гэдэг энэ мессежийг эхлээд анзаарна. Нэрээ та над дээр төвлөрөөд анхаарад ажиглаад сонсно гэдэг чинь үнэн үү? Аль эсвэл худлаа зүгээр утсаа орлож чаад юм уу? Телевизэр үзээд ч юм уу? Өөр юм бодож байгаа хоорондоо намайг сонсох гэж байгаа юм уу? Та надад бүрэн дүрэн анхаарал хандуулаагүйгээр яаж намайг сонсож ийн гэж хэлэх гээд байгаа. Би танд хэлсэн ч гэсэн та намайг анзаарахгүй, ажиглахгүй, миний бодол мэдрэмж яаж өөрчлөгдөж байгааг та мэддгүй үсттэй гэж хэлдэг. Энэ яагаад юм бэ гэхээр бид нар өөрийнх дээр юу болж байгааг мэддгүй байхгүй. Миний дотор ямар мэдрэмж өглөө төрөхөд байсан. Өдөр ямар байсан. Хүнтэй ярьж байхад миний мэдрэмж яаж өөрчлөгдөж байна. Зарим хүмүүстэй ярихаар айгуудан өөрийгөө илэрхийлээд тайван тогтоолтой бол зарим хүмүүсүүдээс харин ингээ халдвар авсан юм шиг гинт харилцсны дараа уур хүрдэг ч юм уу, төгшөөр хүрдэг ч юм уу, гомддог ч юм уу, тэ ярмааргүй санагддаг ч юм уу. Ийм зүйлүүд болж идэг. Энийг бид нар анзаараад, ажиглаад, хуваалцахыг өөрийгөө бүрэн дүрэн илэрхийлж гин гэсэн үг. Энэ чадвар бол бид нар ингээд нэгэн бодчиход дотроо ингээд дугаа суучдаг байхгүй. Бид нар дотроо хэлцдэг. Энэ хүн ямар гоё тэ өстэй юм бэ ч юм уу, тэ энэ хүн ямар гоё намтай юм бэ, эсвэл энэ хүн ямар гоёор ингээд өөрийгөө илэрхийлж байна гэдгийг анзаарчаад гэсэн мөртлөө дугаа суучдаг. Чамайг энийг хуваалцсан чи би бас ингээд хуваалцмаар санагдлаа ч юм уу, тэ чи надад өөрийнхөө энэ түүхээ ярьсан чи би ч гэсэн өөрийнхөө ингээд яг юм урам зоригт удаа болгодог ч юм уу, эсвэл гонигтай боллоосны түүхээ хуваалцмаар санагдаж байна гэж бид нар яаж ийм гэхээр би энийгээ өөртөө илэрхийлэхийг зөвшөөрж гин, дэмжиж гин гэсэн үг л дээ. Өөрийгөө ч дэмжиж, бусдыг ч дэмжиж. Энэ бол гайхалтай чадвар ахгүй яа. Тэгвэл би хүүхдтэйгээ яаж хөгжиж гин, сайжирж гин, дэвшиж гин гэдгийг мэдсэн байхгүй. Тэгээ мэдчихэд дотроо ингээд зүгээр бодоод өнгөрөх биш. Энэ нэг хорон мөчийг үнцэнтэй юу болгож гин гэдэг вэ гэхээр би нэг хуваалцаад ярьчих чинь. Тэгэхээр миний ажиглалт, миний анхаарал, миний төвлөрөл болгон үнцэнтэй гэсэн үг. Бид нар өөрийгөө илүү их ингээд хуваалцаад хүмүүстэй ярилцах тусам хүмүүс яг илүү их нээлттэй болдог шүү дээ. Жишээ нь би ингээд нэг сургалтууд дээр анх эхэлж яхад ингээд шууд баахан презентац үзүүлээд баахан яриад байдаг. Би хүн болго яаж өөрийгөө илэрхийлэх нь, яаж өөрийгөө танилцуулах нь, юу ярихыг хүсэж байна гэдгийг анзаардаг. Заримдаа хүмүүс ингээд багш нэг команд өгөөд эхлэх ч юм уу, тэрнийг хүлээж. Би болохоор тэр хүмүүс яаж өөрийгөө танилцуулах вэ? Яаж өөрийнхөө бодол мэдрэмжээ хуваалцах вэ гэдгийг сонсомоор байдаг. Яа гэвэл энэтэйгээ холбогдоод миний сургалт тухайн сэдв явчихж байна. Жишээ нь удмын өвчгээ сургалт орж яхад удмын юу гэж боддог вэ? Танаа удам ямар вэ? Гэт ингээд анзаарч ажигладаг ч юм уу. Заримдаа зүгээр ингээд харилцаж ярьж байхад тухайн сэдвээр би шал өөрөө яриад ирчихэж болно. Яг л тэр хүн энэ хичээл бэлэн биш байдаг. Заримдаа сэтгэл санааны хувьд ч юм уу, аюун бодлынхаа хувьд ч юм уу, тэр үе зүгээр л хүлээн зөвшөөрөөд одоо юу ярихыг хүсэж чинь тэр зүрхлэн л сонсдог.
Одоо танд ямар бодол орж ирж байна? Өөрийгөө илэрхийлэхэд, өөрийгөө хуваалцахад бид нар хорон мөч бүхэн өөрийгөө анзаардаг гэсэн. Би ямар бодол төрж байна гэдгийг анзаардаг. Хөөний хөгжил чи харахад амархан юм шиг боловч та нар өөрийгөө таньж мэдэхэд хэдэн багш хэрэгтэй гэж бодож байна. Хэдэн ном хэрэгтэй гэж бодож байна. Өөрийгөө таньж мэдэхэд нэг л ном хэрэгтэй. Өөрийгөө ойлгоход, ухаарахад нэг л ном хэрэгтэй байдаг. Гэтэ тэр нэг номыг олох гэж, тэр нэг багшийг олох гэж бид маш олон сургалтуудыг дүүргдэг, маш олон ном уншдаг. Заримнаас нь бид нэг үгийг олж иж болно, заримнаас нь нэг ишлэл олж иж болно. Зарим номноос бид хэд үнд сэнтэй сууд эрднийг олж иж болно. Тэгэл багаагаар тэднийг хэлэхэд зүйл толгой зүүж болно. За тэгэхээр та нар одоо өөрийгөө таньж мэдсэн одооны өнөөдрийн насн дээрээ өнөөдрийнхээ амьдралынхаа хорон дээрээ өөрийгөө яаж мэдэрч байна гэж би асуумаар байна. Өнөөдөр та хэр зэрэг сэтгэл хангалуун байна өөрийнхөө хөөнийхөө хөгжилдөө, өөрийнхөө өөртөө харилцах харилцаанд, өөрийнхөө гэр бүлтэйгээ харилцах харилцаанд хэр зэрэг сэтгэл хангалуун байна. Танд бүрэн дүрэн болоход ямар мэдлэг дутагдж байна? Юуг мэдчихвэл одоо та нэг бүрэн дүрэн болоод за би өөрийгөө яг таньж мэдчихлээ, ойлгочлоо гэж хэлмээр санагдаж байна. Тэр зүйлээ энэ доор комментэд хуваалцаарай. Тэгвэл би дараа нь магадгүй та нар ямар нэгэн комментиг уншаад надад сонирхолтой санагдвал би хариултыг бичиж магадгүй эсвэл ярьж өгч иж болно. Энэ нь ямар чадвар вэ гэдгийг бас хуваалцж иж болно. За тэгээд өнөөдөр бид эхнийхээ рилсээр юу гэсэн бэ? Өөрийгөө бүрэн дүрэн илэрхийлэх талаар өөрийнхөө ажиглалтаараа ямар зүйлийг өөр дээрээ анзаарсан бэ гэдгээ өөрийнхөө дэвтэр дээрээ та нар бичээрэй. Магадгүй та нар бүр илүү advanced гэхээр бүр илүү өндөр түвшинд явахыг хүсвэл би өнөөдөр өөрийнхөө хүүхдэд ажиглаад ямар зүйлийг анзаарсан бэ гэж өөрөөсөө асууж иж болно. Бид эхлээд анзаар ажиглана. Дараа нь тэр анзаарч ажигласан зүйлээ хуваалцж иж болно. Эсвэл хуваалцахыг нэмжиж иж болно. За тэгээд эхний даалгаврыг доор нь бичээд та нар өөр юуг мэдхийг хүсэж байна, ямар зүйл нь таны хувьд чухал вэ гэдгээ бас бичээрэй.